ерөөдийн нэгэн хамт болоод засмал зам дээр А-цэгээс хамгийн бага хугацаа зарж замаас дээл зайгаа Б-цэгт машинаар явж очих шаардлагатай. Хамгүй газраар машины хурд зам дээр хурднаас Б-цэгт дахин бага бол D-цэгээс ямар зайд машин замаас гарах вэ? За энэ бодлоо. За тэгэхээр энэ А-цэг байна. За энэ бол засмал зам. За энэ бол очих үүрэг цэг Б-цэг. За эндээс энэ хүртэлх цайг L зай. За тэгвэл би эндээс А-аас D-цэг хүртэлх цайг L гээ. C-гээс D хүртэлх цайг X гээ. За тэгэхээр бидний олох ёстой бол энэ X энэ зай болно. Энэ зай болно. За тэгэхээр энэ хугацаа ном болохоор юунаас хамаарх вэ? Энэ гарах X зайнаас хамаарх ямар нэгэн функц өгсөн. За тэгээд энэ функцонд ямар хамаарх вэ гэхээр T X-с хамаарсан. Энэ функц. За энэ функцээс бид уламжлах юм бол шулууны гарч ирнэ. За тэгээд тэгтээ тэнцвэрийн энэ зэг буюу хамгийн бага зэг буюу энэ зэгийг шүүгчид шулууны наалдад T байна гэж үзсэн. Тэгэхээр бид T X-с хамаарсан нэг тэнцвэртэй байгаа. Одоо олох хэрэгтэй. За амхууд хэрэгтэй. За тэгвэл бид эндээс энэ их зай. Ятгуудаар нэгэн хатад нэгэн бодол олох гэж байна. За энэ зайг буюу машин зам дээр явах. За энэ бол би шаргаж шаргаар явах болохоор би биш. Ингээд за тэгэхээр энэ хэсэг бол замын хатараа энэ хэсэг бол шаргаар явах гэсэн. За тэгвэл явах хугацаа тийм хугацаа энэ явах хугацаа бас тийм хугацаа нэг хугацаа юу болох вэ? Тэгээд зөв юм зүйл. Тэгээд чинь энэ замыг хурд тухайх буюу зам болохоор араас энэ зэг замаар тухайн энэ болохоор Антонда X квадрат вахан шаргаар. За эндээс замын хурд чинь юу вэ гэхээр замын хурдаас зета дахин бага гэдэг чинь шаргаар явах гэж чинь. За тэгвэл эндээс замын хурдаас зета нэг шиг болж байна. Наадаг. Тэгвэл энийг яаж хийж магадгүй юм бол энэ two as x вахан иш үчиг eta Антонда X квадрат вахан B-шэн гэсэн. За эндээс бол T бол X-с хамаарсан функц хэлбэр болчих. Бид нар олох юм бол T-с хамаарсан функц. Одоо эндээс T-ээс нь X-с хамаарсан функц аваад хэдэн тэмцэлтэй гэсэн. За энэ юм бол бидний энэ зэгдэх энэ X-ийг олох гэсэн. За эндээс B шиг хандах байна. За юу бодлоо гэдэг нэг юм биш. Тэднээс вахан эцдаа X квадрат вахан за эндээс бол удамшлаа аваад тэгтээ зөвлөсөн энэ тогтмол тооны үрж нөгөө шат тийг болж. Тэгэхээр бид бол энэ том хэмжээс удамшлаа аваад тэгтээ тэнцвэрнэ гэсэн үг. За тэгэхээр нэг юм үзэж хэрэгтэй. Эндээс удамшлаа
Эндээс бол эрэг баг нийтдээ ч тогтмол тоо. Эндээс бол юу гэж хэлэх юм бэлэр хасаг нэг баг нийт дагч. За тэгэх юм бол хасаг нэг баг нийт дагч хэлээ. За эндээс бол эндээс авах бол би юу гэж бодож авах юм бэлэр x квадрат квадрат бодоос бодож за тэгэхээр би энийг ингэж ч болно. Ямар нэгэн t гэсэн функцээс d-ийг авч байгаа бол би энд ямар нэгэн d-уугаар үржүүлээд d-ууг хувааж болно. За тэгэхээр юу болчих вэ гэхээр энэ байрыг зөвлөх юм бол d-уугаар d-уугаас нь d-ийг авах гэсэн үг. Тэгэхээр уу гэж юу хэлэх гээд байгаа юм гэхээр уу гэдэг нь бол бидний хөдөл цогцолд x квадрат минус l квадрат. За энийг уу гэж үзье. За тэгэх юм бол dt гэдэг нь бол энэ уу гэж хэлэхэд энэ уугийн язгуур тооцоолж. Тэгээ язгуур тоо баахан яа үүч уу гэдэг чинь юм. Тэгэхээр x квадрат минус l квадрат баахан dx. За энэ эндээс болоод болохоор тэгэхээр энэ чинь бол хоёрын тэгэхээр зэрэг нь урагшаа болж ирнэ. Тэгээд uu гараад ирнэ. Тэгээд уутай доо гараад чинь энэ бол хоёрын хасаа хоёрын зэрэг болно. За энэ бол бас хэрэгтэй зэрэг урагшаа болж ирнэ. Зэрэгээс нэг хасагдаад байна. Үрчиг одоо эндээс болоод байгаа юм бол 2x гараад. Тэгэхээр юу болж байгаа вэ? Уу гэдэг маань бол энэ бол чинь тэгээ язгуур хасаг зэрэг чинь нэг их болох болоод байна. Тэгээд нэмэх нь нэг бахан 2 язгуураар x квадрат минус l квадрат тэгээд үрчин дээр нь 2x тэнцвэр болно гэсэн үг. За эндээс энэ бол энэ хэмжээний өдөж байгаа x хаваа энэ болон эндээс квадрат зэрэг төшөөлөд энэ шиг өөрчлөлт нэмгээд байгаа юм бол энэ урчин гэсэн. За эндээс энэ шиг авах юм бол энэ урчин. За эндээс хийсэн бол энэ бол